Сонрог үргэлж энерги хэмнэлтийн горинд байх үедээ юу ч боддоггүй. Гэтэл үүнийг нь хүмүүс зэвдэг сэтгэл гэдэг. Эсүүдийн тосгонд нь хэмнэлтийн гормын үед анир чимээгүй маш хүйтэн байдаг нь үнийг илтгэх байх. Гэтэл өмнөх анги дээр Ким Жонху найруулагч Сонрогийг төрүүлээд явж бай. Бит хоёр хоол ичгээд очноо гэд явуулах үед Сонрогийн эсүүдийн тосгонд анх удаа гал асаж дулаацдаг. Энэ нь хүн сайн болсных гэхээсээ илүү дургу хүрснээс болсон байдаг. Өмнө нь ерөнхий редактор тэр хоёрыг сайхан тохирч байна гэсний дараа мөн кино үзэх гэж байхад нь Ким Жонху зохиолч юмыг аваад хүрээдэр гэхэд нь улам бүр дургуун хурч юмыг зохиолч одоо кино үзэх гэж байна. Очиж чадахгүйгээд худлаа илчдэг. Гэтэл Сонрогийн эрчим хүчний эс бүр гайхаж яагаад худлаа илчих вэ? Надаас өөр сэрүүн эс байхгүй штэ гэд хайтал мэдрэмжийн эс гал түлж байх нь тэр. Эрчим хүчний эс чи юу хийж байгаа юм бэ? Химэн болиулах гэд оролцтол шууд юмигээс хамт кино үзэхүү гэх зурус явуулчихдаг. Ингээд Сонрог киноны тасалбараа дөнгөж захиалах гэж байтал ард нь хүн ирнэ. Юмыг зохиолч ийм хурдан ирчихсэн юм бах та гээд эргээд хартал үгүй жаргах замын цадаа гэдэг шиг нөгөө Ким Жонху зохиолч ирчихсэн байх нь тэр. Гэтэл яг энэ үеэр Юми ирж таарна. Ким Жонху зохиолч Сонрогоор дамжуулаад өөрийг нь дуудулсан байна гэж бодоод буруу ойлголт үүсчихнэ. Юмигийн дотор бараг л дэлбэрэх шахна. Сонрогч бас яахаа мэдхий байцсан царай гаргаа зогсно. Нэг сонин мэдрэмжгүй гар бүр Сонрог Юми хоёрын дунд нь ороод суучихсан киноны турш чанга инээгээд мэдрэмжгүй юм яриад тухгүй байдал үүсгдэг. Даанч өөрөө тэрийг мэддэггүй бололтой. Тэгснээр кинод олсны дараа Сонрогоос одоо хаашаа үргэлжлүүлэх вэ? Ингээд дуусчихвал харамсалтай штэ. Шар хэрэг аваад далайн эргээр алах уу? Гээд асууна. Сонрогийн эрчим хүчнээс мэдрэмжийн эсийн төлсөн галыг унтраагаад дими юм хийж байна гэж хэлсэн мэт дээ. Одоо унт гэх нь тэр. Юми бүр дэлбэрчих гээд байгаач бие барих хэрэгтэй шүү гэд угаалгын өрөөнөөс гардагч шууд л нөгөө хоёр дээр очиод Ким Жонху зохиолчоос би таалагддаг юм уу? Юм л бол даапалаач байгаа юм шиг тоглооч байгаа юм шиг сони юм ярина. Тэгснээр Сонрогоор бамбаа хийж уулзаад дундуур нь явуулчихдаг арга чи хуучирсан арга. Манай үе гээд байдаг. Тийм ээ, хоёлоо олон амьс илгээсэн. Шууд шулуун ярьчихсан дээр үсттэй. Өөрөө надад сайн юм уу? Надтай найзалмаар байгаа юм уу? Гэхдээ би өөрөө ч сонирхгүй байна. Тиймээс намайг эргүүлэхээ боль гэснээр шин Сонрог найруулагчаа. Та хүний өмнөөс ийм зүйл хийж өгвөл сайн найруулагч болно гэж бодож байвал буруу шүү. Өнөөдөр кино таалагдсан. Үнэгүй үзсэн болохоор маргааш та хоёрт нэг кофе авч өгье. Баяртай гээд явчихна. Ийдэг боловсон бай гэж бодтол надаар одоо тоглоод байгаа юм бах та. Тийм ээ, би зөв юм хийсэн гээд алхаж явтал гинэт бороо орчихов. Шүхэр авах гээд дэлгүүр ортол сүүлчийн шүхэр сая зарагдаад дуусчихсан гэх нь тэр. Юмигийн мэдрэмжээс олон жилийн дараа Сонрогийг хараад догдолж байсан юмсан гээд уйлд суух нь тэр. Юми гуниглаа дэлгүүрийн гадаа бороон зогсож байтал Сонрог бороонд гүйж ирнэ. Бороо ороод эхлэхээр нь шүхэр авч өгөх гээд ирсэн юм аа гээд дэлгүүр орох гэтэл шүхэр айл хэдийн дуусчихсан гэсэн гэв. Сонрог ойрхон өөр дэлгүүр хайж байтал Юми түрүүн ууралсан дуучлаарай. Үнэхээр онцгой санагдсан болохоор өөр муу санаагүй хэлчихсэн юм шүү гэх нь тэр. Гэтэл Сонрог үгүй харин ч мундаг байсан гээд нэмсэглэв. Сонрог өөр дэлгүүр рүү гүйж байхад эрчим хүчний эс нь сая яагаад мундаг байсан гэд хэлчихвэ. Эн чинь чиний зарчимтай зөрчилдөн штэ гээд яаралтай төгшөөр зарлаж бүх эсүүдийг цуглуулan Юмигийн талаар хуралдана. Сонрогийн зарчимныг хайр сэтгэлийн холбоогүй хүнтэйгээ хоёулахна кино театрт очихгүй. Сонрогийн зарчим 2 зохиолчд уран бүтээлээс нь өөр ямар ч төрлийн үнэлгээ өгөхгүй гэсэн өөрийн хоёр төрлийн зарчмаа зөрчсөн. Ийм зүйл хийх харилцаатай биш учраас дүгнэлт үүнээс цааш хэтрүүлж болохгүй хэмээн эсүүд хэлнэ. Дэлгүүрт үлдсэн ганцхан шүхрийг Сонрог авчираад Юмид өгөөд би угаасаа норчихсон. Ким зохиолч дээр очлоо баяртай гэд бороонд ганцаараа гүйчихэн тэр. Ингээд зохицуулчихлаа яаралтай төгшөөр дууссан гэтэл араас нь Юми хүрээд ирнэ. Очих газар нэг юм чин буудал хүртэл шүхрээ хамт ирэлчихээ гин. Тэгээд хоёул хамт нэг шүхэр алхаж явтал Юмигийн хажуугаар мотоцикл зөрөхдөө уус цацах гэтэл Сонрог шууд тэрвэрч холдуулна. Цааш хамт алхаж явхад нь Сонрогийн утсанд зураас ирэхэд утасныхан дэлгэцээр майлт нохооны зураг байхыг Юми хараад гайхаж "Хүй, энэ чинь майлт нохоо юу да? Чи дургуй байж яагаад дэлгэцэн дээрээ зургийг нь тавьчихсан юм бэ? Энэ манай гэрийн нохоо Кунсун гэдэг аав ээж дээр байдаг юм л та" гэв. Харин Юми чи чин Коког илээч гэхэд нь илэхгүй байсан мэдтэй гэсэн чинь "Дургуй байх вэ гэж бодсон юм аа. Манай Кунсун танихгүй хүн илэхээр хазс гээд байдаг юм" гэв. Чи чин майлт нохоог толгой муутай гэсэн штэ гэтэл манай Кунсу толгой муутай л да. Гэрээж олж чаддгүй заримдаа бас баасаа иддэг. Гэхдээ үнэхээр хөөрхөн байгаа эцтэй гэх нь тэр. Ингээд Юми Сонрогийн талаар бүгдийг мэдлээ.
гэлээ. Сунраг зөвхөн үннийг л хэлдэг юм байна. Хизүү байвал тэрийг хэлдэггүй юм байна. Тэгвэл сая мундаг гэж хэлсэн үний юм бэ штэ гэж сэтгэлэн тогтлно. Сунраг буудлаас шүхэр аваад Ким зохиолч дээр очиход Ким зохиол сая үнэхээр ичгэлтэр байдалд орсон ч гинэт зохиолоо яаж үргэлжлүүлэхээ мэдэхгүй байхад санаа орж ирэхээр нь тэмдэглээд сууж байлаа. Гэхдээ түрүүн Юми зохиолж ирээгүй байхад чи яагаад кино үзэх гэж байна залах хэрэггүй гэж хэлсэн юм хэмээн асууна. Дахиад Сунрагийн эрчим хүчний төгшөөр зарлана. Жинхэнэ мэдрэмжээ хэлэх харилцаатай биш. Хэлэх нь ач холбогдолтой юу гэвэл үгүй. Сунрагийн зарчим 3. Жинхэнэ мэдрэмжээ хэлж болохгүй үед дууга хураана. Гэтэл Ким зохиолч яагаад тэгсэн юм болоо гэж бодтол хөөе тэнэг минь тэнэг зүйл хийгээд байлгүй амаа татгцсан утгатай биз дээ. Бидний мэдрэмж таарахгүй байхад би заавал тааруулах ёстой юм уу? Гэж ширүүхэн хэлнэ. Сунраг одоо юу ч хэлээд ими хэмээн дууга хураана. Өглөө ерөнхий редактортой Юми таарна. Жунхуу зохиолч өглөөний галт тэргээр явчихсан гэхэд арай надаас болоод явчихсан юм шүү дээ гэж бодтол аль эртнээс товлсны ярилцлагатай байсан юм аа гэв. Юмигийн санаа амарч гэтээ тэгвэл Сунрагч бас ийм хурдан явчихсан гэсэн үг үү гэж бодоод шинэ хариулагч бас явчихсан юм уу гэхэд үгүй өчигдөр бороонд нороод ханиад хүрчихсэн өрөөндөө байгаа гэв. Гэхдээ Юмид нэг л сэжигтэй санагдаад Сунраг дээр очиод биеийг нь асууад чи яагаад Ким зохиолчтой яваагүй юм бэ гэхэд явах шаардлагагүй болсон халагчсан гэх тэр надаас болсон мэдтэй гэд асууж байхад нь чаана хариулагч хурж ирээд 10 минутын дараа доор үлзээ арга хэмжээ рүү явнаа гэв. Юми өчигдөр надад юу ч хэлж чадахгүй байсан байж Сунрагийг халаад ахтаа яах вэ? Би юу н хідүү үг хэлнэ гэд уцаа гаргаж иртэл машин ирээд амжсангүй. Машин сууж байхад нь өөр нэг зохиолч хүйе цаа жунхуу ч өчигдөр шинэ хариулагчид дэлбэртлийн уурлаад өглөө эрт сөүл явчихсан. Шүнжин шинэ хариулагчийг муулаад байсан гэх тэр Юмич цуу яриа яасан хурдан тархаж байна гэж бодоод ерөнхий редактор руу залгаад та өчигдөр шөнө юу болсон тухай асууж байсан да. Тэр хүн арай дэндүү хүүхчиг зан гаргаад байгаа болохоор өөрөөс нь юу болсныг нь асуу. Та өөрөө зохицуул гэхэд тэгвэл шинэ хариулагчийг буцаад танаа багт томилчих уу гэхэд Юми дотроо баярлаж тий гэж шууд хэл гэж байсан ч тэгсэн чи яах вэ? Угаасаа манаа багт байсан юм чинь. Гэхдээ өөрийнх нь саналыг сонсох хэрэгтэй байхаа гэхэд ерөнхий редактор шууд баярлаж тэгээ гэж зөвшөөрнө. Юмигийн доторч аз жаргалаар дүрнэ. Сунраг руу би өөрөө хэлье гэж бодоод залхтал уцаа авдаггүй. Ингээд Юми арга хэмжээгээ дуусгаад буудалтаа босож ирнэ. Сунраг санаа зовоод үүдэнд нь зогсож байтал буудлын ажилтан энэ өрөөний хүн одоо зүгээр болов түрүүний хөвдөөд имлэг заалгаж аваад явсан юм аа гэв. Юми шууд тэр имлэг рүү очтол Сунраг тусал хэлгүүлчихсэн унтаж байв. Юми тухан дээр нь гараа тавиад халуун нь буусан эсгийг шалгаж байтал Сунраг сэрчгэн. Юми ирчихсэн байгааг харсан Сунрагийн эсүүдийн тосгон дахиад галын очих хүсэж байхыг эрчим хүчний эс хараад араас нь хөөж очоод галыг унтраад мэдрэмжээс шууд би биш шүү гэхэд тийм ээ энэ бол Юми зохиолч байж Юми зохиолж кино үзье гэсэн шүүр хамт хэрэглэе гэсэн бас тухан дээр гараа тавьсан Харистэй явж уулзна гэв. Харис алдартай мис цэсэлж учраас энэ рентген зургийг хараад дүгнээд үг гээд Юмигийн зургийг өгтөл энд жижиг ген зүрх байна. Одоогоор сонирхол шохорхол хоёрын голоор байгаа ч удвал хайр болно гэхин тэр. Одоо яах ёстой юм бэ гэхэд хэрвээ Сунраг сэтгэлийг нь хүлээж авбал хайр дурлал эхлэнэ гэхэд гэхдээ Сунраг ажил хэргийн холбоотой үнтэй дурлдаггүй штэ гэв. Сунраг зай барья гэж бодоод гарч ирээд Юмиг хоол идэх гэхэд би зүгээрээ идэхгүй гэхэд Юми ийм ухын тулд идэх ёстой биш бас өлсөд байна би дааяа явцгаая гээд явна. Юми хуваар давхцаад байна гэд гарсан юм чи одоо буцаад манай багт ор гэв. Юми дотроо ашгүйтэй ямар ч сэжиг ахуулалгүй хилчглээ гэж бодтол Сунраг аль хэдийн мэдчихсэн шүү дээ. Сунрагийн эрчим хүчнээс тгийлдэ угаасаа Юми зохиолчийн зохиол дуртай бас Юми зохиол сайн хүн жухаа зохиолчоос өөр гэхэд Харис тэгвэл энийг яах юм бэ сэтгэлийг нь хүлээж авах юм уу гэхэд Сунраг ажлын хүнтэйгээ хайр дурлалын харилцаа үүсвдэггүй штэ төвхтэй гэхэд Харис тэгвэл сэтгэл нь бүр гүнзгийрэхээс өмнө яаралтай харилцаагаа таслах хэрэгтэй гэв. Харис мэдсэл бэлтгэж баг зэрэг өвдөгч үүнээс өөр арга байхгүй гэхин тэр. Яг энэ үеэр чаана хариулагч залхахад Сунраг эртэд хэлсэн зүйлээ болоогүй бидтэй уулзаад үзье гэхин тэр. Өмнө нь завгүй байхдаа байнга татгалзаж байсан ч одоо завтай юм чинь сохор болцоонд яваад үзье гэж ботсон гэснээ Юмигээс таны эргэн тойронд надтай танилцуулах хүн байхгүй биз гэхин тэр. Сунрагийн Харис зайгаа барьж байгаа нь энэ байж. Сунраг гадуур алхангаа бүх зүйл болчихлоо. Энэ аялал онцгүй байна шүү. Бүх зарчмаа зөрчиж амьдрал ажиллаач ялгахгүй. Дахиж ийм зүйл болохгүй гэд бодон алхаж байхдаа гинэт зогсож Юмигийн цонх руу харж эхэлнэ. Сунрагийн Харис мэдсэл амжилттай дуслаа гэд Юмигийн зургийг автал ард нь дахиад нэг зураг байх бөгөөд бас л зүрхэнд нь бяцхан зүрх харагдана. Тэр нь Сунрагийн зураг болох нь тодорхой болно. Сунрагч бас Юмитэй адил мэдрэмжтэй гэдэг нь эндээс харагдана. Харин энэ үеэр Юмигээс гайгүй тохирхон олжглоо уулзаад үзэхүү гэсэн зурвас ирнэ. Дараагийн анги эхлэхэд Юми сөөвөл зохиолоо бичиж байгаагаар
асуугаар эхэлнэ. Туслах наахын залгаад зохиолын хурлаа хизээ хийх вэ гэж шинэ нариулагч асуулгаж байна гэхэд өөрөө шууд залахгүй яасан юм бол доо 15 дахь бүлэг хүртэл биччихсэн гэв. Наахи яагаад тийм хурдан бичсэн юм болоо гэд гайхна. Юмигийн эсүүдийн тосгонд зохиолж ис ийм л байх ёстой. Хит имээ хайран хитэн 7 хоногийн хугацаа өнгөрөөж өглөө гэхэд гинтэл газар хөдлөлт мэдрэгдэнэ. Мэдрэмжээс өнөөдөр нэм гараг штэ. Сунрагийн болзоотой өдөр штэ. Бардам зан чамаас л болж байгаа юм. Чи энэ болзоог зохиож өгсөн гэд маргалдаж байхад Харис бүр тавчтаж, бачимдаж байхад нь зохиолж ис. Энийг нь зохиолдоо ашиглая. Давчдсан сэтгэлээ ийшээ гарга гээ зохиолоо улам хурцтай бичнэ. Сайхан зохиол биччихлээ гэд санаа амарч байтал нөгөө сохор болзоон зуужилж өгсөн дүү Женигээс зуруус ирнэ. Танаа гэрийн дуулцаар болсон гэснэ. Хөөх нөгөө залууч үнэхээр царайлаг юм аа. За дараа бичиж гэхин тэр юмигийн мэдрэмжээс яана уулзчих гэхэд чамд хамаагүй чимээгүй бай. Байнга лидмээрэн гэд байдаг ховдогс яаж хаа чихэрлэгийн мэдийгээд байна гэсээр юм мэдгээр гардаг. Гэтэл гинт зогсоол руу бууж машиндаа суун гүзээлсэний кремтэй талах идэв. 10 минут л болно гэхин тэр ингээд явж байснаа нөгөө сохор болзоо болж байгаа газрын хажуугаар зүрхтөө гаднаас уулзаж байгааг нь харан зогсно. Гэтэл төгшөөр Жени юмыг харчихна. Юми ихч байна гэхэд сонрогч бас эргээд харна. Ингээд баригдсандаа банцсан юми байдлаас эвтэйхэн гарах ёстой гэх бардам зангийн эстэй хөтлөгдөн явж ороод би энүүгээр явж байсан юм аа. Түрүүн чиний зурагнаас энд байгааг харсан болохоор хальт зогсоод харж байлаа. Та хоёр сайхан ярилцлаа гэд нөгөө хоёрын идэж байгаа хоолныхын тооцоог төлчихнө. Сонроо гүйжчод та яагаад төлж байгаа юм бэ хэрэггүй гэхэд яах ч аргагүй байдалд орсон юми эгч нь болохоор та хоёрыг дайлж байгаа юм аа гэд хоол авч өгдөг хөөхийгч болох нь тэр. Ингээд загсан талхаа хүлээд суухад Харис би хоол авчирч өгдөг хөөхийгч болох гэж сэрээгүй хэмээн уйлж гарна. Юми ч хоол авч өгдөг хөөхийгч нар ийм л шалтгаантай байдаг байхдаа хэмээн гуниглангүй бодно. Орой зохиолоо бичиж сууж байтал Жени залхна. Ажил дээрээ байна уу? Би ороод гарыг өгөх юм байна гин. Орж ирээд юмид билөө өгнө. Тэгэд болзоо хэр байв таалагдсан уу гэхэд яг үннээр нь хэлбэл үнэхээр их таалагдсан. Харин сонрогт би ямар санагдсныг мэдсэнгүй. Сайхан сэтгэлдээ салсан ч дахиад над руу залахгүй юм болов уу гэж санагдаад байна. Та залгаад асуугаад өгөөч тэхүү. Яг одоо шууд залгаад асуугаад өг гээд гуйна. Юми сонрог руу залгаад болзоо ямар байсан? Дахиж уулзсан нэздээ гэхэд тийм ээ би өөрөө залганаа гэхин тэр. Уцаа таслаад сонрогийн сэтгэл нэг л хоосон санагдана. Сонрогийн эрчим хүчнээс нь энэ нэг л буруу байна. Харисээ чи зөв юмчилсан юм уу? Юми зохиолч болзоо товлж өгөөд хоол авч өгөөд бүр амжилт хүсэж байна штэ гэхэд имчилгээ хийлгээ зүгээр болсон юм байлгүй дээ гэд сонрог өөрөө сайн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь харагдана. Маргааш нь зохиолын хурал хийхээр сонрог ирнэ. Гэтэл Женигээс хуралдаа гэсэн биз дээ. Сонрог ирсэн үү? Над руу холбоо бариагүй болохоор сонирхоод гэсэн зурус ирнэ. Юми сонрогоос Жени руу холбоо барьсан уу гэхээр сонрог бариагүй. Би заавал холбоо барих ёстой юм уу гэж асууна. Юми ч заавал барих ёстой л доо гэж түгтчин хэлэхэд за би холбоо барьнаа гэд уур амьсгал чимээгүй болно. Оройн сонрог холбоо барьсан 5 дахь дуулцаар болсон гэх зурус Женигээс ирнэ. Юми за сайн л бидтэй гэд сэтгэлээ хүчээр засна. Харин сонрог гэртээ дуртай зүйлээ хийсэн ч сэтгэл нь нэг л давтаргүй байдаг. Гэртээ ирсэн хэрнээ бусад эсүүд сэрэхгүй бүгд л нэг унжуу байдаг. Хайрын эс рүү залгаад бид хэрэггүй зүйл хийчихжээ. Мэдсэлч илүү хачин юм хийсний дараагаас гэртээ ирсэн ч бусад эсүүд сэрэхгүй болзоо интерес болоод бүр л хэцүү байгаад байна гэхин тэр. Яг энэ үеэр сонрог руу наахи залгаад эрэгтэй гол дүрийг илүү судлахын тулд PlayStation тоглож үзэх ёстой гэж захиалсан тоглоом нэрчгсэн. Би угсрах гээд огч чадсангүй гэхэд сонрог үлдээчгээ би одоо очиод угсарчхаа угаасаа яаралтай ажил байхгүй гэв. Сонрогийн эсүүд гэртээ ирчихсэн хэрнээ буцаад гарах юм уу гэхэд эрчим хүчнээс хамаагүй угаасаа тэнийг авахгүй байгаа зү гээд офис руу хөдлөн. Сонрог тоглоомыг угсраад сууж байтал гинэт гаднаас Юми ороод ирнэ. Ийм орой юу хийж байгаа юм бэ гэхэд нойр хүрэхгүй байсан болохоор цагаа хийтэмээ үрж бахаар зохиолынхоо 16 дахь хэсгийг бичдэг юм уу гэд ирсэн юм аа гэв. Сонрог наашин суучих. Би танд яаж тоглоом тоглохыг заагаад өгөө гэд хоёлаа тоглож эхэлнэ. Сонрог илүү ойртод ингэж удирднаа гэхэд хоёулангийнхан зүрх догтлно. Тэгснээс сонрог гүзээлтний кремтэй загсан талхаа идэж байгаад тоглоомонд нь хит анхаарлаа хандуулад ингэж тоглодог юм аа гэд ойртоход загсан талхаараа Юмигийн хацранд хүрчихнэ. Юми тоглож дуустал сонрог дахиад ямар тоглоом тоглох уу? Энийг тоглох уу гэж санал болгож байтал Юми 12 цаг болчихсон байна шүү дээ. Чи явахгүй юм уу гэхэд нэрээ тийм л дээ. Энийг янзарч хаад явъя. Хогийг нь хайчихыг гих мэтээр үлдэх шалтгаан хайгаад байгаа болтой байдаг. Гэсэн ч Юми зүгээрдээ би өөрөө гэсээр явуулна. Сонрог харж явахдаа сэтгэл нь их сэргсэн болтой. Эсүүдийн тосгонд шууд гэрэл асаж эрчим хүчээр дүүрдэг. Гэртээ хараагүй байж яаж байгаа юм болоо химэн эсвүүд гайхна. Маргааш нь сонрог зохиолын хурал руу явах гэтэл ерөнхий редактор одоо хурал хийвэл хизээ дуусах уу? Оройн хоол идэх юм уу гэхэд үгүй 2-3 цаг болно. Хоолноос өмнө дуснаа гэв. Бас нэг зүйл сэтсэн болтой. Харин Женигээс өнөө орой хаана уулзах билээ гэх зурус ирэхэд сонрог
Сонирог гинэ сансан болтой. Яна захиалга өгөхөө марчхаж гээд нэг газар шууд л олж захиална. Хурал дуусаж юмын оройн хоолой яах вэ? Хөнгөн юм идье гэхэд Сонирог би ажилтай гэхэд тийм штэ тэгвэл нахи хоёлаа хөнгөн юм идье гэв. Сонирог 2 удаа уулзвал ийдэг зангийн илрэл учраас өнөөдөр цэг тавья гэж бодоод явах гэж байхад Ким Жунхо зохиолч офис руу дарс барай орж байхыг харна. Ким Жунхо зохиолч офис руу орж ирээд би эвлэрхээр ирсэн юм аа. Энэ бол 1997 оны дарс гэхэд нахи хөөх 97 оных гинэ би төрөөгүй байсан юм байна. Би 99 оных л тоо гэв. Жунхо зохиолч тэглгүй яах вэ? 97 онд Юми зохиолч гэхэд Юми зохиол шууд л тэр үед би юу хийж байснаа оогт санахгүй байна. Учир нь би их жоохон байсан. Бид нэг үеийнх биш л дээ гэхэн тэр. Ким Жунхо тийм л дээ би эртээ дэвгүй зан гаргасандаа уучлалт гуйх гэсэн юм аа гэхэд Юми яг яривал би ч бас уучлалт гуйх ёстой гэв. Та ч үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа. Тэр андаа юу л байн бай уучлалт гуйх шахаад байсан юм аа. Гар барья гэхэд Юми шахаад байвал хэцүү шүү гэд гар барьснаа. Одоо зураг авч баталгаажуулах юм уу? Ерөнхий найруулагчид харуулъя хэмээн хошигноход ийм болохоор л надад таалагддаг юм аа гэж Жунхо зохиолч хэлнэ. Жунхо зохиолч шинэ найруулагч харагдахгүй байх чинь намайг ирнэгээ зурчихсан юм уу гэхэд үгүй ажилтай гэсэн гэв. Шинэ найруулагч надад их гомцон байхаа гэхэд Юми таал гомцон гих цуу яриа гарсан байлээ дээ гэв. Тэгснэ шинэ найруулагч байхгүй болохоор тайван байна. Яг л чиний бие хамгаалагч шиг байдаг. Гарч хоол идэхүү гэхэн тэр. Сонирог Жинитэй уулзах газраа ирээд наахи руу залгаад ажил дээр байна уу гэхэд гараад ирчихсэн штэ гэв. Ямар нэг зүйл болоогүй биз дээ. Ким Жунхо зохиолч орж байсан гэхэд тийм ээ бид гурав хамт оройн хоол идэх гэж байна. Дарс авчирсан хамтдаа задлана гэсэн гэв. Ким Жунхо зохиолч хооллож байхад 3 дахь дарсаа захиалчихсан өөрөө гадаа уцаар ирж байв. Юми тухгүй санагдаж энэ хүнд юроосо хэмжээ хязгаарж байхгүй юм аа. Наахи хоёлаа хамтдаа идчихээд л явна шүү гэв. Женигээс ихчээ би хаягчихсан юм шиг байна. Сонирог уулз газараа ирсэнгүй гэх зурус Юмид ирнэ. Тэгснэ Юмигийн хоол идэж байгаа газар Сонирог ирж байх нь харагдана. Гадаа байсан Жунхо дээр очиод наахитай яриад энд байна гэхээр нь хоол идэхээр ирсэн юм аа гэхэд Ким Жунхо шууд л уурлаж чи юу намайг тагнаад байгаа юм уу? Бусаанд байснаас хойш байн уур хүргээд байх юм. Яах гээд байгаа юм уу навшвэ? Юу гэсэд байгаа юм гэхэд Сонирог хуучны дарс гэхэн тэр. Танилцсан эмэгтэйгээ эргүүлэхдээ хуучны дарс өгдөг биз дээ. Миний мэдгээр 5 эмэгтэй бий. Бейсболын тэмцээний үеэр танилцсан эмэгтэй. Япон сэтгүүлийн газрын редактор эмэгтэй. Тэр үеийг санаж байна уу гэж дурсамжаа ярилцаж эхлээд таагүй дуустдаг. Намайг хүртэл зохицуулаарай гэж дуудаж байсан. Би ерөнхий редактор хэлээгүй учраас Юми зохиолчтой танилцуулах гэж улаарсан. Өнөөдөр Юми зохиолчид тэр хүүгийн хуучны улаан дарсаа бариад ирсэн цагаас ч хойш миний санаа зовоо тайван байж чадсангүй гэхэд Жунхо зодох гэж дараад гадаа баахан ноцолддог. Энэ үеэр ерөнхий редактор таксинаас бууж ирээ зогсооно. Юми наахи хоёр бүр гайхаж юу болоод байгааг огт ойлгохгүй байна гэхэд ерөнхий редактор уучлаарай би бүгд хамт хоол идья гэж дуудсан юм аа гэд явна. Сонирог гэртээ очиод нүрнийхээ шархыг зэвэрлэж наалт одоо ч жинхнээсээ баларсан яах вэ гэд бодож байхад ерөнхий редактор залгаад чи хэн болчиход өөрөөсөө Ахмад зохиолчийг зогтөг юм ажлаасаа хөөгдмөргүй байгаа бол яг одоо ирж уучлалт гуй гэв. Сонирог шууд гэрээсээ гараад явна. Харин ерөнхий редактортой Юми уцаар ирж байтал хаалганы хонх дугарч гадаан Сонирог ирсэн байх нь тэр. Юми бүгүр гайхаж Ким зохиолч руу явсан гэж бодсон юм. Яагаад энд ирсэн юм бэ гэхэд Сонирог мэдэхгүй байна. Би ч өөрөө мэдэхгүй байна гэв. Жинитэй уулзаагүй болохоор надаас уучлалт гуйх гэж ирсэн юм уу? Зүгээр дээ тэр зүгээр гэхэд би уучлалт гуйх гэж ирээгүй. Зохиолч би өөр чинь сайн юм шиг байна гэд кино дуусна. Сонирог сэтгэлээ илчилчихлээ. Дараа 7 хоногт сүүлийн ангиуд гарна юу болох бол Юми Сонирог хоёр гэрлэх болов? Эсвэл саяных жинхэнэ ичлэлт биш Сонирог зүгээр бодож байсан бол яах вэ? За дараа 7 хоногийг тесэн ядан хүлээцгээе. Subscribe дараад хонхоо асаагаад хүлээж байгаарай. Баяртай.